Сайн байцгаана уу? Уншлага сонсох өдрийн мэндийг хүргье. За энэ удаагийн уншлагаар нэг сарын дотор ямар өөрчлөлт орж ирэх вэ гэсэн уншлага хийх гэж байна. За ингээд сонголтын 3 карт. За та хамгийн их татагдж байгаа карта сонгоорой. Ойрд бичлэгээ хийгээгүй. Хэл ам орооцолтоод байна шүү дээ. За сонгоцсон болоо. За эхний группийн сонголт Where there is hope. Итгэл гэж юм хаана байгаа юм бэ гэж юм боо тий. За тийм утгатай карт сонгогчээ. За энэ дээр болохоор юу гэж юм? Where there is hope, sun. За close гэсэн картууд. За энэ гурав нийлээд бол яг юу хэлэх гээд байна? Ер нь бол маш хүчтэй мессеж орж ирж байна гэсэн үг. Одоо чиний дотор энэ маш хэрэгэлзээтэй байгаа гэсэн. Close гэж ингэж үүлэрхэг ерөөсөө тодорхой биш. Яахан шийдэгдэг одоо ер нь нэг нүдний өмнө чи одоо нэг альчуур юм уу нэг юм ингэж хаачаад байгаа юм шиг л тийм тодорхой биш байгаа гэсэн үг. Урд турш нүдний чи өмнө нэг бүрхүүл өссөн юм шиг. Тэгээ тэр нь өөрөө чи мэдээж юм нөгөө яахан тодорхойгүй бүрхэг юм чи ер нь тэгээд эндээсээ одоо тэнгэр бол жишээ тийм ээ. Илүү их үүлэрхэг болоод бороо ороод үүл илүү бараантах уу? Эсвэл эргээд үүл нүгэд нар гарах уу гэдэг дээрээ байна гэсэн үг байгаа байхгүй юу? Тэгэхээр таны хувьд одоогийн энэ байж байгаа энэ байдал тун удахгүй 1 сарын дотор одоо үүл нүүж сайхан нар тэнгэр цэлмэг болно гэж хэлээд байгаа. Тэгэхээр яг одоогийн нөхцөл бол жоохон тийм сэтгэл жоохон одоо юу хүн гундуу гэх юм уу одоо жоохон тодорхой биш болохоор хүн нэг тийм хэцүү байгаа л да. Яг тийм цаг үеийн байна гэж. Нилээн бодлоонтай юм шиг нилээн айдастай байж магадгүй. Хүн болгонд янз янз л байгаа. Тэгээ ер нь гэхдээ ийм нөхцөлд байгаа хүн бол нэг тийм сэтгэл өөдрөг болол байж чадахгүй байгаа. Тий. За тэгээ сан карт хэлсэн шүү дээ. Тун удахгүй өөрөөр хэлбэл 1 сарын дотор илүү тодорхой байдал үүсээд сайн мэдээ ирдэг юм уу? Тэр санаа зовоож исэн асуудал дээр чинь тодорхой биш байсан асуудал дээр чинь танд одоо зүгээр бүх юм ил болоод тодорхой болно гэсэн үг. Гиснээр танд юу орж ирэх вэ гэхээр дотоодын тайвшрал маш амар амгалан байдал орж ирнэ. За, түрүүн эхний таны сонголтын карт. Where there is hope гэдэг тий. Энэ карт ч гэсэн адилхан өнгөрсөнд жоохон тийм уналттай байсныг илэрхийлээд байгаа шүү. Гэхдээ юм бүхэн нөгөө дандаа нэгээрээ байдгүй гэдэг шиг юмыг бас хэлэх гээд байна л да тийм. Бүгд юм тэгээд үйл бол нүүдэг, сарндаг, гардаг, эсвэл бүр бороо ордог тийм аль нэг нь болдог. За тийм учраас таны хувьд бол нар гарах нэ, сайхан мэдээ орж ирэх нэ, бүх юм тодорхой болох нэ гэж хэлэх гээд байна. Энд өнгөрсөнд тийм юунд итгэх вэ гэж асуугаад байгаа байхгүй. Хаан тэр итгэл гэдэг юм чинь байна вэ гэдэг ахыг утгад. Ер нь итгэлээ алдтал бүрхэг байсан гэсэн. Энэ нь бол одоо богинохон цаг хугацааг илэрхийлэхгүй ер нь бол нэлээд хүнд нэлээд дарамттай нэлээд хэцүү байсан бас багахгүй урт хугацааг илэрхийлнэ. Бүр тэгтлээ тэр үнэн гэдэг юм чинь хаана байна? Итгэл гэдэг юм чинь хаана байна гэтлээ их тэгж одоо юу яажсэн гэсэн өөртөө асуулт тавьж магадгүй өөр хүмүүст ч бас тийм хандлагатай байгаад юм тодорхойгүй байгаад байсан гэсэн үг байгаа байхгүй юу? За тэгэхээр л одоо л нэг юм нар гарах нь дээ тий. Сайхан болох нь.
Гэхдээ өөрөө чинь ингэж байгаа. Энэ туулсан энэ бүрхэг байсан байдлууд энэ нар гаргахад одоо нэгсэн доо нөлөөлж байгаа байхгүй юу? Та тэгэхээр зөв байсан гэсэн хэлэх гээд байгаа. Зөв байсан. Чи өөрийнхөө хамгийн чадлаараа хамгийн зөвөөрөө байсан шүү. Тийм учраас нар гарч байгаа шүү гэж. Тэгэхгүй хэрэг тийм биш тохиолдолд нар гарахгүй шүү дээ. Ер нь бол тийм. Бороолоор нь салхигч гарна. Юм ер нь те. Яаж ч болно гэсэн үг. Тэгэхээр таны зөв байсныг илэрхийлж нар гарах гээд байна гэж хэлж байгаа шүү за. Тэгэхээр бас их тийм та ер нь тийм өөрийнхөө чадлаар хамгийн зөвөр хамгийн сайнаараа байсан гэсэн үг. За доотлын картууд юу илэрхийлэх гээд байна. За энэ карт мань яг юу хэлж байна? Three of Cups. Энд бол өөрчлөлт одоо аз жаргалтай байгаа байдлыг танд ингээ баг нөгөө шалтгаан нь энд байгаа дах шиг байна. Three of Cups. Нэг гоё эв түнжинтэй гэр бүл байлаа гэхэд эв түнжинтэй нөхөртөөгөө эхнэртэйгээ учраа олголцохгүй удаан хугацаанд бүрхэг байдалтай байсан юмнууд одоо энд нэг юм ивэ болоод хуучин байсан шигэ аз жаргалтай хамт байж болоод итгэж болохоор бүх юм тодорхой болж байна гэсэн үгийг хэлэх гээд байна. За энэ нь юу вэ гэхээр аз жаргалтай мэдээтэй холбоотой танд тийм. За хэрвээ тийм тодорхойгүй байгаад байсан юмны нэг тийм гоё мэдээ танд ирэх гэдэг шүү дээ. Тийм. Мэдээ нэрснэр эсвэл сайхан ярилцсанаар та энд аягүй гоё аз жаргалтай болноо. Хүмүүсийн хүрээлэл энэ ер нь ганцаараа аз жаргалтай болж байгааг хэлдэг байхгүй. Багаараа гэр бүлээрээ одоо хамтын харьцаа холбоотой хүмүүстэйгээ хамт аз жаргалтай болж байгаа гэсэн үг. За тэгэхээр ийм хүмүүстэй чинь холбоотой мэдээ ирснээр таны бүх юм тодорхой болж магадгүй эсвэл мэдээ ирснээр одоо таны тэр бүрхэг байсан байдлууд бүгд сарниж гэр бүлэрээ ч юм уу аз жаргалтай сайхан болно гэдэг. Мэдээж энэ дээр чи одоо ингээд 2 3 төрлөөр уншиж болохоор байгаа байхгүй. Тэгэхээр аль болгоныг нэг ингээд задлаад авах хэцүү. Өөртөөх дээрээ нөхцлөө тааруулж ойлгоно л гэсэн үг. За эндээс яг юу болох гээд байна? Амьдрал чинь бүр яг дахин сайхан нэг цэцэглэж, дахин сайхан өнгө орж та юм бүхнийг нэг гоё илүү одоо юу гэх юм нээлттэйгээр баяр баясгалантайгаар дотор ч байсан бүрхэг бүхэн арилснаар бүх ингээд нэг тийм аз жаргалтай сайхан хүн болж байна тийм. За тэгээд нэг амьдрал нөгөө нэг тэр итгэл гэж юм хаана байна гэдээсэн бол одоо нэг итгэж болохоор болж орж ирэх гээд байна л да тийм. За эндээс юу болох вэ гэхээр Queen of Wands карт. Queen of Wands болохоор юу хэлж ийнэ гэхээр тийм хамгийн том өөрчлөлт нь өөрийнхөө үн цэнийг ойлгох. Queen of Wands гэдэг үзэр ер нь одоо маш үн цэнтэй эмэгтэй гэлдэг. Маш ер нь эмэгтэй карт маш одоо хүүс хамаагүй уншиж байгаа ч гэсэн дийлэнх нь энэ эмэгтэй хүмүүстэй холбоотой уншлага эмэгтэйчүүд олон сонсох бах. За тэгэхээр Queen of Wands үзэр болохоор одоо маш их одоо үнэлж хүндлэгдсэн эмэгтэй. Хүмүүс таныг одоо л нэг ойлгох гээд байна. Магадгүй бүрхэг ингээд таныг ингээд байгаадсан. Одоо л яг таны жинхэнэ мөн чанарыг ойлгож, одоо л яг та яг өөрийнхөө байж болох цагийг хэлэх гээд байгаа байхгүй юу? Ажил дээрч байж болно тийм ээ. Таныг ингээд ажиллаад ингээд өөрийнхөө хамгийн сайнаар ажиллаад байхад одоо ерөөсөө ингээд таныг үнэлдэггүй нэг ерөөсөө тэрнээс болж та айгу зовоод байсан бол одоо таныг үнэлж хүндэлнэ. Энэ баг хамт олон чинь. Хэрв та гэр бүлийдээ сайн эзэгтэй болвол те гэр бүлдээ хөдөлмөрлөөлөдөг хамаг сайхан сэтгэлээ зориулал ингээд л эдэг таныг ойлгодог хайрладаг хүн байгаагүй бол таны үн цэнийг одоо ойлгоно. Тэгснээр та гэр бүлдээ жинхэнэ сайхан аз жаргалтай байна гэсэн үг. За хэрв таны найз залуу, хэрв таны найз бүсгүй өмнө таныг ойлгодгүй, өмнө нь таныг ерөөсөө хичнээн аль чадлаараа хайрлаад аль сэтгэл сайхан бүхнээ зориулаад байхад
үнэлж цэгэндэггүй байсан бол одоо ойлгож үнэлж цэгэнж хамт аз жаргалтай болох гээд байгаа хэлээд байгаа. Тэгэхээр ингээд хувилбарууд бол зөндөө гарч ирэх байгаа байхгүй ингээд. Тийм болохоор сонсож байгаа хүн өөрийнх дээр одоо нөгөө зохицуулж сонсож ойлгоно л гэсэн үг болоод байгаа. За Page of Cups. Энэ нь бол хүмүүсийн ч хувьд бай, таны ч хувьд бай те. Маш их гоё тийм сэтгэл хөдлөсөн шинэ мэдээ гэдгийг түрүүн хэлсэн шүү дээ. Энэ мэдээ орж ирснээр, энэ мэдээ сонсогдсноор таны энэ сайхан бүхэн ирээд байгаа байхгүй юу? Ер нь нэг тийм одоо нөгөө таны гаргаж ирсэн сэтгэл бүхнийг одоо үнэлж эхэлж байгаа эхлэлийг хэлээд байгаа юм. Page of Cups гэдэг үзэр нь эхлэл. Энэ энерги орж ирснээр бүх юм сайхан болж байгаа ер нь. Энэ уншлагын нийт хамгийн гол хөзөр энд явна. Тэгснэр та өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр, та өөрийгөө одоо юм бэ гэдгийг мэдэрж байгаа. Таны хамт олон байд юм уу, таны гэр бүл байд юм уу? Энэ эхлэл орж ирснээр таныг сайхан одоо яг жинхэнэ утгаар нь ойлгож, хайрлаж, хүлээж авч, хүндэлж, үнцнийг чинь мэдэрч эхэлж байна гэсэн үг байгаа даа. За ингээд тэгснэр таны энерги зайрлаж байгаа шүү дээ, тий? Тэгээд нар гарч чинь гэсэн үг. За ерөнхийдөө уншлага бол нэгдүгээр группийн уншлага нэг ийм уншлага болж чинь шүү гэх. За ингээд амжилт хүсье. Тэ уншлага сонсонд баярлалаа. За сувгийг дэмжиж лайк, саб, за сэтгэгдлүүлдэ та аль группийг сонгосон бэ гэдэг дээрээ тийм сэтгэгдэл 1 ч гэдэг юм, 2 ч гэдэг юм, 3 ч гэдэг юм уу тий. Ингээд сэтгэгдлээ үлдээвэл бас их хүмүүс дийлэн хайлыг сонгодог гэдэг ингээд яг надад бас их сонирхолтой байдаг л да. Танд хэцүү биш бол тэгж дэмжээрэй гэж хүсье. За 2 дугаар групп. За new chapter гэсэн үзрийг сонгосон хүмүүсийн уншлага эхлэе. За 1 сарын дотор чамд ирэх хамгийн том өөрчлөлт нь яг юу байх вэ гэд. За энэ группийг сонгосон хүмүүсийн хувьд бол за нэг юмны дуусал, төгсгөл. За тэрийг юу хэлэх гээд байна вэ? Энэ кама үзрээр юу гэдэг вэ? Хадуураар. Энэ бас энэ хоёулаа төгсгөлийг дээр одоо групп болгон дээр хоёрхан одоо Lenormand карт авч байгаа. Тэгсэн чинь энэ дээр болохоор бүр 2-2 хөзөр. Хоёулаа төгсгөлийг илэрхийлж байгаа, тасалж дуусгаж байгааг илэрхийлж байгаа. Танд тодорхойгүй байгаад байсан, таныг их зовоогоод байсан, танд одоо хүнд хэцүү байгаад байсан юм бүхний төгсгөл та өөрөө шийдвэр гаргаад таслаад дуусгаж байгаа гэж болно. Зарим улсууд бол нөгөө цаг хугацааны ирэхээр тэртээ дөрөнгүүнээ болохгүй юм болдгүй юм чинь гэл таслаад унгаж яана л гэсэн үг. За тэгэл төгсгөл ирж байна. За төгсгөл ирсний дараа юу эхэллээ? Шинэ эхлэл ирнэ. Энд шинэ эхлэлийг илэрхийлсэн карт гараад ирсэн байж байгаа байхгүй. Энэ их сонирхолтой хараа. Амар гайхамшигтай. Амар гэдэг үг хэрэгсэн sorry. Юу хэлэх гээд байна гэхээр энэ 3 хөзөр бүр гуруула. Ерөөсө төгсгөлийг илэрхийлж байгаа. Энэ 2 хөзөр нь хоёулаа шинэ илэрхийл одоо шинэ юм хэлж байгааг. Энийг хэн хийгээд байна вэ гэхээр judgment хөзөр буюу дээд хорвоо ертөнцөөс орчлон ертөнцөөс таныг дуусгах ёстой юм чинь дуусгаа. Нэгсэндээ дуусгаж өгж гин гэсэн үг шүү бүр танд. Та дуусгаж чадахгүй зууралдаад байсан байж болох юмнуудыг чинь одоо нэгсэндээ хүчээр тасалж дуусгаж гин гэсэн үг. Тэгээ нөгөө өвгдөөд чинь хийх юм ал хийн штэ. Нөгөө учруулж болсон юм чинь салгаж ус болдог гэдэг шиг жишээ нь. Тийм юмтай тааралдуулж болсон юм чинь бас тэрийг тасдаж хийж бас болно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр ерөөсөө маш товчхон юм болоод байгаа байхгүй юу? 5-6хан карт нэхэд ерөөсөө 3-1 утгатай 2 шинэ эхлэлийг илэрхийлсэн энийг хэн хийж байна вэ гэхээр хорвоо ертөнцөөс хардаг даадаг хүмүүс чинь хийж байна. Ерөөсөө шулуухан баг тийм л юм байгаа байхгүй тавчхан доо. За гээд одоо уншлагыг ингээд дуусгачих нь хаашаа юм арай богинохон санагдах байх сонсож байгаа хүнд. За тийм болохоор карт болгон дээр одоо ярья гэж бодож байна. За скрипт copy энэ хоёр болохоор тийм
хамтдаа гарч ирж байгаа нь болохоор юу гэж байна? Удаан хугацаанд чамайг ядрааж исэн байгаад байгаа байхгүй юу? Удаан хугацаанд. Тэгээ чи өөрөө шийдвэрээ гаргаж ерөөсөй чаддаггүй. Тэгээ сэтгэлээр унгаагаад байдаг. За зарим хүмүүс бүрээс төвхөн ярьж санагдаж байгаа байх. Ер нь хүний сэтгэл зүйн асуудал бас хэцүү шттэ ер нь. Тэгвэл энэ яг яадаг вэ гэхээр эцэст нь бүх юм дуустгал байхгүй да. Аз жаргалтай цаг мөчч дуусна. Хүнд хэцүү цаг үеч дуусна. Тэрийг ард нь даваад гарцсангууд нь амьдралын туршлага хоригдлуулад илүү их юунд ч тийм бүдрэхгүй хүн болцсон л байж байгаа байхгүй юу. Тийм болохоор ямар ч цаг үеийг дуусна гэдгийг ойлгож авах хэрэгтэй байгаа байхгүй юу. Нөгөө хүн жаргаалаад тэгвэл жаргасан чигээрээ нөгөө бурхан л болчихвол одоо яг жаргасан чигээрээ жаргаад байдаг бах тийм тэнд зовлон гэж юм байдгүй гэсэн. Харин хүнлэн болсон угаасаа жаргах гэж зовох гэж махан биеинд орж ирж унсан юм болохоор бүгдийг л үзнэ. Гэхдээ аль нь ч байсан хугацаатай гэдгийг л ойлгох хэрэгтэй энэ төр. За тэгэхээр сэтгэлээр унгаагаад байсан юмнууд бол ерөөсөө гинтийн байдлаар ингээд өвсийг тастаа хийж байгаа юм шиг, юмыг утгаар огтлоод хийж байгаа юм шиг, эсвэл ингээд хаачлаад хийж байгаа юм шиг тасарж ийн гэж хэлэх гээд байгаа юм бүр. За энэ харилцаа болохоор тийм таны амьдралын хуучин цикл байлаа. Хүний амьдрал чинь хэд хэдэн циклийг давдаг гэж байгаа шүү дээ. Манайхан болохоор тэрийг яг нөгөө Монголын одоо юугаар тийм 13-ны нас, 25-ны жил, 37-ны жил, одоо 49-ны жил гэдэг шиг тэгж ярьдаг болохоор тэгтээ яг тэр цаг үеүүдэд ер нь бол нэг амьдралын циклүүд бол явагдаж идэг нь бол тодорхой байгаа байхгүй юу? Харин хин ямар настай тэр циклийн цаг үе болоогүй байсан ч гэсэн ерөөсөө л ингээл цикл өгсөж, уруудаж, хаяа, бүдэрч гэд нэг юм байгаад байгаа шүү дээ. Тэр чинь айгүй үнэн байгаад байгаа шүү. Гоё өгдөд уу шүү дээ. Тэгээ өөрт мөн оногдсон хувь тавилангаараа энэ дууны өггүүдийг бас ямар их ухаантай хүн нь бодоод биччихдэг гайхамшигтай бас гоё цөөхөн үгээр дуун дотор бол хүнийг ухаарж ойлгох юм бол зөндөл хэлсэн байгаад байдаг л да ер нь бол. Өөрт мөн оногдсон хувь тавилангаараа өөдрөг амьдрнаа гэдэг үстэй тий. Би өөрийнхөө рүү янээс айгуу гоё гүн юута өгүүлбэр утга байгаа байхгүй юу? За тэгэхээр таныг одоо уул сэргэлтийн цаг үе ирлээ гэж хэлэх гэж байна. Хүнд хэцүү байсан бүхэн дуусчлаа. Энд дайт бас дуусчихна. За тэгээд new chapter. Таны шинэ эхлэл. За энэ харилцаанд бүр ямар ч юун дээр ч байж болно. Таны л хувьд сэтгэл зүйн хувьд хүнд хэцүү дарамт болгоод байсан юм байна. Зарим хүмүүст хувийн амьдрал дээр нь байж болно, зарим хүмүүст ажил дээр нь байж болно, тийм ээ. Зарим хүмүүс хүмүүстэй харьцаа хандлага дээр нь байж болно. За тэгэхээр хэрв та нэг ингээд айгүй удаан зуралцсан хэрнээ магадгүй ажил дээр яриул те. Удаан зуралдаад байсан хэрнээ нэг за энэ ажлаас гарчвал дараагийн ажил олдооч үгүй ч үгэл нэг тийм дургу ажиллаа өөрийгөө зовоон барин хийгээдсэн ч гэж болно шүү дээ. За зарим хүмүүс нь болохоор гэр бүлийн асуудал дээр тийм өөрийг нь айгүй их зовоогоод байгааг мэдсэр үжиж хичээгээл болгочихгоо бүтээчих гээл одоо ерөөсөө ингээд өөрийгөө зовоогоод байсан гэсэн үг. За тэр үеийг аль нь ч вэ хорвоо дэлхийн цаг хугацаа таныг дуусгаж өгөх гээд байна гэж. Харж даадаг ус чинь дуусгаж өгөх гээд байна. Таныг одоо наадахтайгаа зууралтахаа болоо гэж хэлэх гэдэг гэсэн үг. За тэгээ эхэндээ бол энэ өөрчлөлттэй одоо яаж ийм гэхээр маш гинтийн байдлаар орж ирэх болохоор та бас жоохон тод баггүй самгардаж магадгүй. Яагаад гэвэл энэ төр дэнд одоо удаан зурлагдсан учраас гэсэн үг шүү дээ. Тэгэхээр таныг дараагийн шат руу ч н одоо энэ нэг хэцүү байдлаас ч бол өрөөсөө өөрөө чинь өшөглөөд гаргачлаа гэсэн үг. Одоо нааша хараад байх юм байхгүй цаашаа л явж зуршаа тэр гэрэлтэй гэгээтэй тал руугаа явж үзгээд. Энд зурлаад байх юм байхгүй гэдэг өөрийг чинь тийм
гаргаад байна л гэж хэлэх гээд байна да. Сэрэх, ухаарах, амьдралаа өөр өнцгөөс харах. Энэ тийм ээ. Танд тийм боломжийг олгож өгнө гэсэн үг шүү. Өмнө нь өрөөсө тоож байгаагүй үл томсолж исэн, олж харж чадахгүй байсан үнэн юмыг олж харна. Нэгэсэндээ нүдээ нээж ийн гэсэн үг. Өөрийгөө би ийм боломжтой байсан байна гэдгийг хүртэл олж харж ийн гэсэн үг. За. Зарим хүмүүсийн хувьд ч заяа бүр тун цөөхөн зарим хүмүүсийн хувьд бүр өмнө нь харьцаа холбоо дууссан гэж бодож исэн хин нэгэн хүн чинь тэр нэгэн хүн чинь хин нэгэн биш. Тэр нэгэн хүн чинь амьдралд чинь дахиж орж ирэх цикл бас байж болохоор харагдаж. Тэрнтэй дахин шинээр эхлэх. Тэр нь болохоор юу гэхээр одоо та тэр хүнийг тавьж явуулж чадахгүй байгаад байсан маш өмнөх харьцааны юм байгаа даа. Хэдэн жилийн өмнөх. Тэр хүн таны амьдралд дахин шинээр гарч ирж одоо бүр жинхэнэ утгаараа жинхэнэ амьдрал эхэлнэ гэдэг ч юм уу. Жинхэнэ үерхэл эхэлнэ гэдэг юм уу. Одоо жинхэнэ харьцаа холбоо эхэлнэ. Нэг хэсэг ойлголцдоггүй ингээд бүр баг нэрэ мартах гад мартаж болдгоо нэг юм байж болно тий. Тэгээ тэр бүхний төгсгөл ирж дахин шинэ эхлэл. Тэгээ шин шатанд тарцж эхлэх байхгүй. Тэр хүнтэй тэр хуучин шатанд аа биш. Хуучин байсан та хоёр биш. Хоёулаа өөртөөхөө ойлгож ухаарж цаг хугацааг өнгөрөөж өөртөөхөө хувьд ямар үнцэнтэй вэ гэдгээ ойлгоцсны дараах шин шатанд эхэлж байгаа харьцаа шүү. Түүнээс хуучинтайгаа эхлэх байсан бол ахиж эхэлж яах вэ тийм ээ? Тэгэхээр үгүй шүү. За тэгэхээр энэ өөрчлөлтөөс бол нэгсэндээ that үзүр тийм. Айхгүй энэ цаана нь бол нар гарч байгаа байхгүй юу? Нар мандаж байгаа. Үхэл гэдэг үзүр юу дуусч муу хуучин худлаа байсан одоо саяхан хэлсэн бүхэн дуусаад цаанаас шинээр нар мандаж байна. Тэгэхээр та ч гэсэн өмнөхөөсөө тэр үеийн тэр мэдээ хэрэг та хэн нэгэнтэй харьцаан дээр үзэж байгаа бол тэр үед харьцаж исэн тэр чи биш болцсон байгаа байхгүй юу? Тэр хүн ч гэсэн тэр үед харьцаж исэн нөгөө хүч нь бас биш болцсон. Тодорхой хэмжээнд тодорхойгоор барахгүй бүр маш их өөрчлөлтөнд орсон гэсэн үг. Хоёулаа бүр. Энэ нь болохоор энэ жажмент үзүр яагаад ингэж юм гэхээр учрах ёстой байсан одоо нэг хувь тавилан заяаны үүлийн үрийн харилцаатай хин нэг хэлэх гээд байгаа шүү. Ер нь бол түүнээс үүлийн үрийн харилцаагүй бол эргэж уулзаж учрна гэж байхгүй л тийм. Үүлийн үрийн харилцаатай учраас дахиж орж ирж байгаа байхгүй юу? За энэ үзрийг бүр ингээд дэлгэрүүлээд тайлбарлаад өгье. За энэ үзрийг юу гэж нэ? Бүх зүйл нурган унж байгаа юм шиг танд санагдчихэж магадгүй. Үнэндээ эн чинь болохоор дараагийн шатанд илүү тохирсон танд илүү тохирсон үе шат руу таныг түлхэж чинь гэсэн үг. Зарим төгсгөл бол шин илүү танд тохирсон замын эхлэл байдаг гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр өөрчлөлтөөс айх хэрэггүй. Алдсан юм шиг санагдчихэж магадгүй. Танд бол юм өөрчлөгдөхөд хүнд ер нь тэгдэг штэ тийм ээ. Гэтэл энэ бол алдагдал биш. Blessing буюу нэг юу аахгүй юу? Адислал. Та эцэст нь тэр цаг үед ийм өөрчлөлт орсноороо одоогийн бие байна гэж бодох тийм цаг үе танд зайлшгүй ирнэ гэж байгаа. Та шинээр дахин төрж ийн гэсэн үг. За тийм болохоор их л гүн утга учиртай одоо тийм амьдралын цаг хугацаанд хүмүүс нөгөө нэг чухал цаг үеуд байсан байж иж хүн өөрчлөгдсөн хүн одоо эцэст нь эргээд бодоход тэр үед надад тийм юм тохиолдсон. Учираас одоогийн би яг одоо нэг ийм байдалтай байгаа юм байна гэдгийг ойлгож ухаарах цаг үе ирж байна гэсэн үг.
За ингээд 2 дугаар группийн уншлага өндөрлж байна. За танд мессеж хэрэг таарсан таалагдсан бол та сэтгэгдлээсэгт ямар нэгэн за 2 дугаар групп new chapter буюу шинэ эхлэл гэсэн үгийг үлдээгээрэй. Тэгээд like, subscribe дарж сувгийг дэмцэнд баярлалаа. Танд амжилт хүсье. За 3 дугаар группийн make room гэсэн. За өрөөгөө бэлтгэндээ тий. Юуны өрөө бэлдэх юм бол доо. За ингээд уншлаганд оръё. Ямар өрөө, ямар учир утгатай бэлдүүлэх гээд байна вэ гэж. Тэгэхээр сэтгэлдээ орон зай гарга гэдэг ч юм уу шинэ өөрчлөлтөнд нэг юм бэлдэл гэдэг хэлэх гээд ах шиг байна дөө. Тэгээд эцсийн бүлэгт тэр картыг сүүлд нь одоо уншиж тайлбарлаж өгнө тий. Эхлээд 2 Ленорман тарот үзрэх уншлаганд оръё. За хүмүүсийн амьдралд нэрээ дандаа л юм өөрчлөлтийн цаг үеуд хизээ ямар сонголт шийдвэрх гаргаснаасаа болж та хүний дараагийн амьдрал угаасаа шийдэгдэж байдаг тийм ээ. Дараагийн хэдэн жилийг шийдэж магадгүй. Ер нь тэгэл хүн дандаа л сонголтын зааг дээр завсар дээр шийдвэрийн зааг завсар дээр амьдарч идэг юм байна да гэдэг. Одоо нэг тарот хүзрийн уншлага хийгээд уншлагууд хийгээд сууж яхад айгүй их тийм юм нэг өнөөдөр маргааштай адилхан биш. Өдөр бүр өөр шинэ гэдэг нэг юм байгаад байна. Тэгэхээр нэг юм мессеж хүргэх гэсэн картууд дээр яг яаж юм гэхээр дандаа нэг тийм өөрчлөлт өнөөдрийн хийсэн сонголт чинь маргааш шиг одоо тодорхойлох учраас гэсэн маягийн юмнууд ингээд баг 3 группийн уншлагаас одоо мэдэрч ин доо ер нь бол тийм. Яг тийм их л бас ингээд их л өөр юмнууд гарч ирэх болов уу гэж ингээд бодохоор нэлээд бас төстэй юм шиг санагдаж шүү өнөөдрийн уншлага бол ерөөсөө тийм. Тэгэхээр эсвэл энэ тийм их тийм өөрчлөлтийн цаг үе юм уу хааш юм те. Сүүлийн нэг 2-3 уншлагууд дээр ер нь их тийм өөрчлөлтийн цаг үе тэр хүмүүсийн энерги буюу энэ дэлхийн хорвоо ертөнцийн энерги тэр нөгөө энергийн төвшин өндөрсөж байгаа гэж яриад байдаг нь үнэхээр энэ л юм болоо гэж бас бодогдохоор за тийм уншлагууд ер нь болоод байгаа юм аа тий. Дандаа л өөрчлөлт, эхлэл, шинжлэлт, хуучнаа хаях гэсэн нэг иймэрхүү төрөл рүү явчихад байгаа. За заримыг нь болохоор ерөөсөө одоо юу гэж чинь цаг нь болоод ингэж ингээл гаргаж чинь заримыг нь болохоор ерөөсөө өвөг дээдс нь одоо ерөөсөө дуусгаж чадахгүй зууралдаад байсан юм нас нь салгаж өгч явах жишээний нэг бүр нэг иймэрхүү их сонирхолтой байгаад байна л да. За тэгэхээр танаа энэ 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн хувьд болохоор яг юу дуусгах гээд юу орж ирэх гээд байна гэдэг танд орж ирж байгаа өөрчлөлт дээр юу орж дуусгах чинь гэхээр хуучин харьцаа холбоо энэ tower гэдэг үзрийн тий хуучин бүхэн нурж байгаа гэлж байгаа. Хуучин бүхэн. Гэхдээ энэ уншлага дээр нэг онцлог нь давамгайлан хүний энэ хайр сэтгэлийн харьцаан дээр орж ирэх гэдэг шиг байна. За тэгэхээр та хуучин дуусгаж чадахгүй байсан өмнөх харьцаа холбоо дуусгавал танд шинэ харьцаа орж ирнэ гэж хэлэх гээд байна. Энэ дэр нэг юм тайлбарлаад ярьчихад хүн ер нь нөгөө нэг болохгүй харьцаатайгаа тавьж явуулахгүй зууралдаад ахаар дараагийн энерги, дараагийн орж ирэх хүнийг хаалт үүсгэж идэг гэдэг имийг манайх нэг тийм сайн ойлгомоор байгаа. Тийм бол болох имийг сайхан болгоод авч яваад болохгүйг нь бол хурдхан шиг тасалж хийдэг байх нь ер нь харьцаа холбоог дуусгадаг байх нь өөрөө ер нь дараагийн боломжийг одоо орж ирэх үүд хаалгыг нээж өгч идэг шүү. Олон хүмүүсийн уншлагаас мэрэг хийгээд сууж яхад ерөөсөө хуучнтайгаа зууралдаад нөгөө нэг олддгүй юм олдцсон юм шиг гэдэг манайх нэг ярьдээ штэ нэг хуучны хүмүүсийн яриа. Олддгүй юм олдцсон юм шиг тэрнтэй зууралдаад тэрнтэй инглээ тэглээ гэдэг. Яг нэг товчхондоо яг тийм байгаа хгүй юу? Болохгүй, чамайг хайрлахгүй, чамайг хүндлэхгүй, чамд итгэл төрүүлэхгүй байгаа хэн нэгнийг зөвхөн дуусгаа. Хэрвээ тэр хүн таны хувь тавиланд учрах ёстой. Энэ тэр тусмаа энэ хувь тавилангийн картаар учрах ёстой. Эсвэл одоо юу гэдэг нөгөө soulmate тэр нэг заяаны хань энэ төр тийм ээ. Эсвэл үүлийн үрэн ямар нэгэн өгөө авааны харьцаал биш болвол хэрвээ тийм байсан ч гэсэн та дуусгахад
зайлшгүй амьдралынхаа цагууд эргээл ороод ирэх байхгүй юу? Ягаад гэвэл үгүй аваа чинь дуусаагүй учраас, өөлийн үр чинь дуусаагүй учраас танаас явна гэж байхгүй, таныг орхино гэж байхгүй. Хэсэг явж байгаа болсон ч буцаад ирнэ л гэсэн. Тэр хүний хувьд ч гэсэн та яг тийм л хүн байвал шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг болох юм болдгоороо болно гэдэг айгүй тийм товчхон бөгөөд их гоё үг байгаа шүү дээ. Хичнээн цаг хугацаа гэлээсэн ч хэн нэгнээс хамаарад өөрийгөө уяад байгаа дэлгүй хон. Болох ёстой бол болох л байсан. Болохгүй байгаа учраас явуулчих. Тэ? Зууралдах хэрэггүй. Хэрв энэ хүн надад учрах ёстой байсан бол тэр хооронд нь чи өөрийнхөө л өөрийгөө хайрлал, өөрийнхөө л амьдрах ёстой байгаа байхгүй юу? Тэгээ эргэж ирэх ёстой хүн нь бол эргээл ирнэ. Эргэж ирэх ёсгүй чамтай байх, хувь тавилан байхгүй, чамтай байх өгөө авааны хуулиар тийм юм байхгүй л болвол танаас та 1000 зууралдсан ч яваад л өгөн шүү дээ. Ерөөсөө л энэ байгаа шүү дээ. За, тэгэхээр нэг иймэрхүү юм байгаад байна. Тэгэхээр хуучин харьцаа холбоо энд бүр гэрүүлж байж магадгүй бүр нуран унжихыг хэлж байгаа. Тэгэхдээ энэ таны дотоодын сэтгэл зүй дотор нурж унах нь илүү илбэг шүү дээ. 90% нь бол 95% нь бол дотоодын сэтгэл зүй дотор за гэдэг. За тэгэхээр хуучин байдал, хуучин харилцаа холбоо одоо зогсонг байсан юмнууд, чамайг барьж байсан нөхцөл байдлууд одоо нурнаа. Танд илүү тохирох хэн нэгэн орж ирнэ. Энэ хүнийг орж ирэхэд зай завсар өрөө сэтгэл дотроо одоо саяхан ярьсан штэ. Зайг нь гаргаа гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? За сая ерөнхийдөө хайр сэтгэлийн тал дээр ирсэн. Хэрвээ санал тийм ээ Rider дээр Night of Cups үзүүртэй холбогдож байгаа нь болохоор уулзалт, санал, эсвэл бүр романтик хэн нэгэн, бүр илүү романтик хэн нэгэн сэтгэл хөдлөсөн мэдээж байх магадлал өндөр. За Wheel of Fortune болохоор юу гэж нэхэр таны одоо бол таны цаг үе. Бүр азтай цаг үе чинь, амьдралын эргэлтэнд орсон цаг үе чинь. Тэнд зогсон гоогаадсэн бол эргэлтэнд орсон цаг үе чинь. Одоо юм бүхэн ээлжтэй хүн болгоны амьдрал ээж дараалтай гэдэг шиг нөгөө бурхан болохоор шудраг болохоор энд нэг хэсэг нь одоо жаргаж исэн бол тэнд нэг хэсэг нь зовж идэг. Эргээд байр суурь солигдоход одоо таны цаг үе чинь шүү гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Азийн хүрд эргэж эхэлсэн гэсэн. Азийн чинь хүрд. Амьдралын Азийн хүрд эргэлээ гэдэг. За тэгэхээр сүүлийн үед бүр гацсан байсан бүхэн, бодсон байсан хуучин бүхэн нурж унаад одоо ингээд шинэ юм бүхэн хувь тавилан чамайг шинэ чиглэл рүү бүр ингээд аваад явлаа шүү. Тийм аваад явлаа. Чамайг энэ усан завын суулгаад хамгаалаад аваад явах нэ. Тэгэхээр энэ хувь тавилангийн энэ цаг үеэс та маш амар амгалан, тайван, шинэ харьцаа холбоо одоо сэтгэлээ эдгэж ангаахсан, тийм сэтгэлээ эдгэж ангаасан тийм тайван байдал руу шилжиж гин гэсэн үг. Тэгэхээр энэ 1 сарын дотор бас баггүй юм болох нэ. Том өөрчлөлт чинь. Энд бол энэ Азийн хүрд иргэсэн таны талд одоо хүрд иргэж байгаатай холбоотой. Нилээн хурдтай орж ирнэ энэ нэрэг. Энийг зүгээр нэг хуучин жишээ зүгээр нэг эмэгтэй одоо нэг хуучин найз залуутайгаа ингээд тэрийг яг нэг бүрэн тавьж явуулчих чадахгүй харьцаа холбоо үндсэндээ ингээд нэг зогсонг байдалд орчод байхад нь зуралдаад байгаад байсан бол хэн нэгэн энэ илүү их сэтгэлтэй Night of Cups илүү их сэтгэлтэй таныг илүү их хайрлах хэн нэгэн орж ирснээр маш хурдтай орж ирснээрээ энэ нэгсэндээ танд одоо энэ хүрдийг эргүүлэх боломж орлогож байна л да. Орж ирснээрээ та энэтэй хамт энэ хүн таныг хамгаалаад илүү амар амгалан
илүү сайхан газар руу таныг авч явж гинэ л гэсэн. Тийм болохоор энэ үндсэн хөзөр танд юу хэлэх гэж байна гэхээр амьдралдаа эерэг, шин, сайхан хүн орж ирэх, сайхан боломж орж ирэх зайг гарга. Make room. Сэтгэлдээ зай гарга. Орон зай хэрэгтэй биш үү? Хуучнаараа бөглөчөд байгаад байна гэсэн үг. Хуучин юмнуудаа гаргаж хаяа. Шинийг хүлээж авах зай гаргаа гэж товчхондоо хэлээд байна гэсэн үг. Тэг өөрийн чинь ирээдүйтэй нийцэхгүй тохирохгүй байгаа бүхнийг бол одоо тавьж явуулаад гаргаж хаяад орхийг орхиод гэсэн санааг хэлэх гээд байна. Энэ картны утга нь ерөөсөө ингэж өвчиж байгаа. Тийм. Шин зүйл орж ирэхийн тулд хуучин энерги, хуучин хүн, хуучин айдас, хуучин гадсан бодол, бүр гацсан төөрцөн. Дууссан холбооноосоо салж цэвэрлэх хэрэгтэй. Хэрвээ та сая нэг найз хүүхний тухай ярьлаа шүү дээ. Хин нэгний юм таны гэрт байгаад гуучин харьцааны чинь холбоотой юмыг та гаргаж чадахгүй, хайж чадахгүй, явуулж чадахгүй байгаад байсан бол уучлаарай тэр хүний энерги танаа гэрт өрөөнд чинь байранд чинь байсаар байна. Тийм болохоор гаргаж хайхыг хайж өгөхийг нөөж ингэж дуусгах гэдэг байхгүй бүр. Тэгвэл хин нэг та нэг одоо нэг тийм шин найз залуутай болоод ирэхээр хуучин найз залууг чинь хувцах хунаар хамаг юм одоо тэр юу гэдэг ордорд чинь байд юм өрөөнд чинь байд юм уу одоо юмд чинь шингээд байж иж болохгүй л гэсэн үг байна. Ой товчхондоо ерөөсөө шулуухандаа тийм байхгүй юу? Угаасаа үнэ. За тэгэхээр л цэвэрлэх нь цэвэрлэгээ хэрэгтэй байгааг хэлж байна. Хэрв та хүсвэл штэ хэрвээ та шинэ бүхнийг хүлээж авахыг хүсэх юм бол хуучингаа сольж цэвэрлэж дуусгаал гэж одоо дахин хэлээд байна да хөзрүүд. Тэгэхээр хадгалал одоо байгаад идэг байж болно шүү дээ. Манай найз залуугийн юм гээд одоо нэг өмсчсэн гац бодволкын ч юу гэдэг юм тий. Өгсөн ганц бамбруу шинж байт юм уу. Юу ч гэж болно шүү дээ ер нь хүний. За иймэрхүү юм хэлж байна. За ингээд уншлага хүлээж авсанд баярлалаа. За уншлага хэрэг танд таалагдсан бол make room гэдэг. Орон зай гаргах гэсэн үг шүү дээ. За тийм үгийг орон зай гаргая гэдэг ч юм уу тий. Make room гэдэг юм уу? Коммент хэсэгт үлдээгээрэй. За ингээд амжилт хүсье баяр таа.